Сайн байцгаана уу? Сонсож байгаа үеийн мэндийг хүргэе. Та яг одоо Монгол болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг яг одоо сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байгаа шүү. Ингээд шүүгдэгчийн биеийн байцаалтыг нууцлсан байсан тул холбогдсон хэргийн талаар ярьж хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч инх Болдон Баянзүрх дүүргийн 49-р байрны 1-р байрны орцны Подволд 2019 оны 9-р сарын 24-ний өдөр сайхнаатай маргаалтан улмаар төмөр алхаар толгойн тус газар нь цохиж мөн хутгаар цээж хэвлийн тус газар нь олон удаа хутгалж онц харгас хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Хүү маань надтай цуг байр түрээслэж амьдардаг байсан. Гадуур хонхоор бол оройн нь үгүй юмаа гэхэд өглөөн нь нэрдэг. Найз охинтой гэж байсан. Ер нь бол бүрэг юм яриад байдаггүй. 14 хоногтоо нэг удаа уучгсан нь мэдэгддэг байсан. Сүүлийн үед Тэдэд очсноос хойш ийм байдал ойр ойрхон болсон. 2019 оны 9-р сарын 17-ны орой гэрээсээ найзуудтайгаа уулзна гэж яриад гарсан. Би 19-ны орой уцаар ярихад би оройхоо очноо гэж яриад тэрнээс хойш утас нь холбогдоогүй гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд мөн дараа нь дахин мэдүүлэг өгөхдөө би инх Болд гих залууг танихгүй. Зүгээр хүүтэйгээ цуг явж байхад нь 2 удаа харж байсан юм байна. Сүүлд тэр залууг инх Болд гэдгийг мэдлээ. Миний хувьд маш их гомдолтой байна. Хүүгээ хүнээ алдсан хүн өөр юу хэлэх вэ? Нэхэмжлэх зүйлийн хувьд талигаачийн оршуулгын зардал гарсан зардлыг нэхэмжилж байна. Би өмнө баримтаар гаргаж өгсөн байгаа. Дээр нь нэмээд өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс 800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлгийг өгчээ. Харин одоо гэрч дулмаагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2019 оны 9-р сарын 24-ний өглөө миний хүү инх Болдын захирал туяа над руу 07 цаг 10 минутанд залгаж инх Болд уйлаад ярьж чадахгүй байна. Нэг л юм боллоо. Хурдан очоорой гэсэн. Тэгэхээр нь би хүү инх Болдын дугаар руу 07 цаг 11 минутанд залгаж ярьсан. Тэгэхэд хүү маань ээжээ хүүгээ уучлаарай. Хүү нь хэрэг хийчихлээ. Би нэг том дарамтнаас салчглаа гэсэн. Тэгэхээр нь би 4 настай охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд 10 настай охиноо автобусанд суулгаад автомашинаар явж 49-р байрны 1-р орсны Подволд очсон. Тэгээд гаднаас нь онгоолгоод орсон. Тэгсэн миний хүү инх Болд тайван байдалтай ээжээ намайг уучлаарай гэж хэлэхэд өрөөнд дотор байгаа бүх юм надад харагдсан. Тэгээд би өөрөө цагдаад очиж хэлсэн. Миний хүү 7-р сард наадмын дараагаар надад ээжээ би айгаад байна. Намайг хүн дарамтлаад гээд их айчихсан байсан. Тэр нь энэ залуу байх. Хүү маань надад цэргийн найз маань ээжийнхээ машиныг аваад ир хамт гадуур гарыг гээд шаналгаад байдаг гэж хэлж байсан. Өнөөдөр хүү маань хэд хоногийн өмнө манай ажил дээр зодоо хийсэн залуу энэ сайхнаа гэж хэлсэн. Өглөө хүү маань их тайван болчихсон байсан гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч тулгаагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2019 оны 9-р сарын 24-ний өглөө 07 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал манай нагаз зэгч дулмаа миний утас руу залгаад өөрийнхөө хүү инх Болдыг хүн алчглаа гинөө. Сони юм яриад байна. Чи нэг очиод хооч. Би улаас тагаас гарлаа гэсэн. Манай гэр инх Болдын амьдарч байсан дулмаа ачийн ойдлын газартай ойрхон байдаг учраас чи хурдан оч гэхээр нь юу яриад байгаа юм бэ гэд 49-р байрны 1-р орсны Подволд очтол гадна талынх нь төмөр саргалжин хаалга дүүжилдэг цойжоор чойжилсан байхаар нь урагшаа харсан жижиг цонхоор нь очоод тогшоод инх Болдыг дуудаад чи байна уу гэхэд инх Болд дотроос байна гэсэн. Тэгээд тулгаа ах нь байна. Гараад ир гэхэд хаалган дээр ирээд хаалга онгойлгож өгөхгүй та ороод хэрэггүй байхаа гэд байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бэ? Ямар ч байсан ороод хараадахыг гээд хаалгыг нь онгойлгоод дотогшоо ордог модон
хаалгаар ортол маш аимшигтай дүр төрх харагдсан. Нойлын өрөө рүү ордог жижиг арктай хэсэг байдаг юм. Яг аркны наад хэсэгт толгойдоо хар ут угалсан доогуура ганцхан төрсийхтэй нүцгэн эрэхтэй хүн хаалга руу толгой нь хараад хэвтэж байсан. Уг хүн ямар ч хөдөлгөөнгүй нас барсан нь тодорхой. Ойр орчин болон тэр өрөө тэр чигээрээ шалаар нэг цус болсон байсан. Би тэгээд нааш цааш холхиж явалгүйгээр инх болдоос юу болсон юм бэ? Энэ хүн хээ юм бэ гэхэд манай найз байгаа юм гэсэн. Ариг уусан юм уу гэхэд үгүй уугаагүй. Би уудаггүй штэ гэсэн. Тэгэхээр нь би чи найзаагаа алчгаж байгаа юм уу? Яаж байгаа юм бэ гэд эхлээд жаахан зандарсан чинь та ойлгохгүй. Та мэдээд ч хэрэггүй гэхээр нь чи ээжтэй хэлсэн юм уу? Ийм аимшигтай байдлыг ээж чинь хараад ухаан алдаад унан штэ. Одоо миний дүү тайвшир, нас залуу байна. Цаг хугацаа байна. Хэрэгээ өөрөө хүлээ. Тэгвэл ял шийтгэл нь хөнгөрдөг гэсэн гэж хэлээд жаахан тайвшруулах гэж оролдсон. Тухайн үед инх болтын нүдний хараанд тогтохгүй гар нь салганаад ихэд айсан байдалтай байн өгсруулан тамхи татаад байсан. Тэгээд чи одоо тайвшраад наана байж бай. Ээж чинь ирж байна. Би ээжтэй чинь уулзаад тайвшруулъя. Ийм байдлыг харж болохгүй байх. Би ч харахад нүд талтарн байна гэж хэлээд инх болтыг тэр газар нь үлдээгээд гарсан. Тэр нас барсан хүний хажуу талын ойдлын ширээн дээр төмөр иштэй алах. Тэр алхны толгой нь цус болсон байсан. Утга бол олж хараагүй. Инх болт болсон явдлын талаар надад тодорхой юм хэлээгүй. Одоо өнгөрсөн нэгэн тийм юм болсон. Би одоо өнгөрсөн та ойлгохгүй. Ойлгож мэдээд ширэггүй гэсэн юм яриад исэн гих мэдүүлгийг өгсөн байна. Гэрч зэрэнгийн мэдүүлгээс 2019 оны 9-р сарын 24-ний өглөө 08 цагийн үед аав Солонгос улсаас залгаад дүү чинь хүн алчсан байна. Чи очоод цагдаа дуудаадах гэж хэлсэн. Би очоод хаалгыг тогшоход инх болт өөрөө хаалга онгойлгож өгсөн. Том өрөөнийх нь голд нойлын өрөөний урд талд төрсийхтэй өөр хувцасгүй нүцгэн толгойдоо хар өнгийн гэлгууруу тугалсан хүн хэвтэж байсан. Ойр орчмын маш их цус болсон байсан. Миний дотор муухай оргиод дотогшлав оролгүй инх болдыг аваад гарсан. Инх болдоос яаж байгаа юм бэ? Яагаад хүн алж байгаа юм бэ гэхэд би энэ оронд ингээд твтэх байсан штэ хаа гэд сонин царайтай байсан. Инх болдыг чи өөрөө цагдаа руу залгаад дуудлага өг гэсэн чинь за хаа би жахан тайвшраад өөрөө цагдаа дуудана гэсэн гих мэдүүлгийг өгсөн байна. Гэрч амраагийн мөрдөн байцаалтанд төгсөн мэдүүлгээс инх болдын найз сайхнаг би нэг удаа харж байсан. Цэргийн он жавд гэж байсан 2019 оны 8 дугаар сард санагдаж байна. Инх болд бид хоёр манай гэрт очоод 2.5 литрийн том савтай пив авч угаад сууж байхад найз залгаад байна. Хувцас угаагаа атгая гэд байна гэд бид хоёр цогтаа гараад нөгөө сайхнаа гэд найзынх нь гэрт очсон. Инх болд орж уулзчаад хараад байж бай гинэ. Одоохондоо загуу гинэ гэсэн. Ингээд бид хоёр инх болдын амьдардаг гэрлүү очоод хоолунд хийгээд байж байхад инх болдын найз сайхнаа ирээд бид гурав арх бие авч ууцгаасан. Ууж байх үед сайхнагийн хувцсыг инх болд угаалгын машинда хийгээд угаагаад байх шиг байсан. Би одоо яг хэдэн пив ямар арх ууснаа санахгүй байна. Холиод нэлийн уусан болохоор согтоод унтсан. Инх болдын гэрт хончхоод гэрлүүгээ харьсан. Инх болдын гэрт байхад тэр хоёрын харьцаа хэвэн л санагдаад байна. Дээрэнгүй хэл амор доромжилсан зүйл ажиглагдаагүй гих мэдүүлгийг өгчээ. Одоо харин бүгдээрээ гэрч Батайгийн мэдүүлгийг сонсцгоё. 2019 оны 9-р сарын 23-ны өдөр ажлаа тараад их дэлгүүрийн ард талд байдаг нэг пабд ороод талигаач бид хоёр хүний 2 пив уугаад би дээр нь 50 г цагаан арх авч уусан. Тэндээс гараад талигаачийн эхнэргээд зулагийн гэрлөө явж очоод гэрлөө н ороод нилээн утсан. Удаад дахаар нь явдаг юм уу гэж бодоод байж байтал байж байгаараа гэд мессеж ирсэн. Тэгээд 30-40 минут болоод ганцаараа гарч ирсэн. Бид тентхийн дэлгүүрээс хүний нэг пив авч уусан. Тэр үед талигаач гар утсаараа нэг хүнтэй ярьж байсан. Хинтээ ярьсныг нь мэдэхгүй байна. Нэг пив уунгаа такси байраад нэг байрны подвалд байдаг инх болд гэдэг залуугийн гэрт очоод хаалгыг нь тогссон чинь онгойлгохгүй байсан. Хаалганы дээд тал нь 2-3 ширхэг урт банц байсан. Тэрнээс татхад уг банц нь зүгээр сул байсан. Тэгээд дотогшоо ороод надад хаалга онгойлгож өгсөн. Дотор явж ороод би унтлагын өрөө шиг өрөөнийх нь нэг орон дээр сууж байсан. Тэр хоёр том өрөөндөө орж юм ярилцаж байгаад гарч ирсэн. Гарцгаая гэд хамт гараад байж байтал Прус 30 маркийн автомашинтай
намхан махлагдуу залуу хурж ирсэн. Тэд нар хоорондоо ярилцаж байгаад бид гурав цэрэгт хамт байсан он жавд гээд их найзархаг байсан. Гэрт тэр хоёр ноцолдоод нэгнийгээ булан руу шахсан, бие салгасан талаар мэдэхгүйгийх мэдүүлгийг өгчээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11-р сарын 8-ны өдрийн түнэлтээр шүүгдэгчийн биед үзлэг хийсэн байна. Шүүгдэгчийн биед хийсэн үзлэгээр хошногны нүх орчимд сориг гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хизээ үүссэн эсхийг наривчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1 зааснаар эрүүл мэндийг төр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Шүүгдэгчийн цусны шинжилгээнд бэлгийн замын халдвар төвчин мөн илрээгүй байна. Шүүгдэгч инх болдод 2 удаа сэтгцийн шинжилгээ хийсэн байдаг. Эхнийх нь шинжилгээ нь 2019 оны 10 дугаар сард 3 эмчийн баг дүгнэлт гаргажээ. Тэр дүгнэлтээр сэтгцийн ямар нэгэн өвчингүй, ухаан санаа нь эрүүл, болсон явдлыг ойлгож дүгнэх чадвартай, үнэн зөв мэдээлэл өгөх чадвартай гэж тогтоосон. Харин дараагийн шинжилгээ буюу 2020 оны 1-р сард хийгдсэн бөгөөд тухайн хийгдсэн шинжилгээгээр 5 эмчийн бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд мөн өмнөх дүгнэлтийг баталгаажуулжээ. Талигачийн биед хийсэн шинжилгээгээс та бүхэнд хүргэе. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2081 дугаартай дүгнэлтээс талигачийн биед маш олон тооны хатгаж зүссэн шарах байсан тогтоогдсон. Тухайлбал цээжний 2 хөндийг нэвт сүлбэж, уушгийг гэмтээсэн гүн шархнууд, баруун хөндөд 600 мл орчим цус хурсан, зүүн уушиг нь авчирсан байдалтай, мөн хуух, чих хүзүү зэрэг газруудад олон тооны зүсэлт хутгалсан шарахтай байсан байна. Мөн гавлын ясанд цөмөрсөн болон шугаман хуугарал, дуух, дагц, зулаа хэсгээр нисрэлттэй, толгой дотор аалзан хальсан доор цус харвалт илэрчээ. Эдгээр гэмтлүүдийн дунд цээжний хөндөө рүү нэвтэрсэн шарах болон гавлын гэмтэл нь хуулийн дагуу хүнд гэмтэл тооцогддог байна. Задлан шинжилгээгээр талигачийн амьсгалын замд цус орж амьсгал бүтснээс болж нас барсан гэж үзжээ. Нас барах үедээ дунд цэргийн согтолтой байсан бөгөөд үхэл хүргэх өөр өвчин хууч илрээгүй гэсэн дүгнэлт гарчээ. Одоо ингээд бүгдээрээ шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээс сонсцгоё. Шүүгдэгч их болдын мэдүүлгээс 2019 оны 9-р сарын 23-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирж хоолой хийж байхад цэргийн ангид хамт алба хасан он жав болох талигаач сайхнаа мессенжерээр видео кол хийсэн. Тэгэхэр нь би аваагүй ба шалтгаан нь түүнтэй уулзмааргүй санагдсан юм. Сайхнаа уулзаад арх уучгаараа над руу агсраад зодчих гээд дарамтлаад арчаагүй эр хүн шиг биш охин шиг гихчлэн элдвэр хэлж доромжлоод байдаг. Намайг уцаа авахгүй болохоор гаднаас сун хаалга нүдээд инх болдоо гараад чамаг байгааг мэдэж байна шүүгээд байсан. Тэгэхэр нь би эхлээд чимээгүй ямар нэгэн үйлдэл үг яриа хэлэхгүй байгаад байсан. Тэгсэн сайхнаа хаалганы дээд талын модон хаалтыг ивдээд тэр зайгаар нь давж орж ирсэн байсан. Би тэр үед нь бие засч байсан ба тэр над руу хандан хаалгаа онгойлохгүй их байна гэж хэлээд түлхүүрч хаана байна гэж асуусан. Тэгэхэр нь түлхүүрээ ширээн дээр байгаа гэдгийг хэлсэн. Талигаач хаалганы түлхүүр аваад хаалга онгойлгож гаднаас хүн оруулж ирсэн. Гаднаас нэг танихгүй туранхай цагаан цайвар царайтай надаас хамаагүй ах байрын залуу хамт орж ирсэн. Ажлын залуу байгаа юм гэж байсан. Талигаач хамт явж архив нь хувцас өмсөх гэж хэлсэн. Би тэгэхэр нь дуртай дургүй хувцас өмсөд гарсан. Гадаа гарахад талигаач уцаар яриад зогсож байсан. Манай байрны гадаа бид гурыг төр зогсож байхад Саарлөнгийн Пирус 30 маркийн машин ирж зогссон. Тэр машины жолооч нь талигаач бид хоёрын цэргийн онжав болох баяраа байсан. Машинд суугаад циркийн тийшээ явсан. Нэг пабд ороод 0.75 литрийн сойрхол нэртэй арих 0.5 литрийн нийслэл пив 6 ширхэг зэргийг захиалсан. Би тухайн үед пивнээс уугаагүй харин архинаас шахаад байхаар нь 3-4 рүүг татсан. Бид тэндээс гараад хорол байх бааранд орсон. Бааранд ороод 0.75-тай сойрхол нэртэй арх худалдаж авсан. Би тэр архийг задлаа дууж байхад янз бүрийн арга сам хийгээд гадаа тамхи татах 0-д би засгаар явах зэргээр арх ухаас татгалзаж байсан. Би талигаачд уумааргүй байна. Манай дүү хатгаа авсан байгаа гэж хэлж байсан. Тэр намайг тоохгүй байсан. Тэгээд бид баарнаас гараад талигаачтай явж байсан ахыг гэрт нь хүргэж өгчхөөд тэндээсээ талигаач бит хоёр
манайд хүргүүлсэн. Он жав баяраа надтай хамт талигачийг манайд оруулж өгчгөөд гарсан. Талигачид газар ор засаж өгөөд хэвтүүлсэн. Тэр сохтуурхаад янз бүрийн зүйл яриад байсан. Би харт сууж байгаад оройн нь хийж байсан хоолоо үргэлжлүүлж хийгээд тэрнээсээ идсэн. Орон дээр хэвтэж байсан чинь хувцас тайлалгүйгээр бүхлээрээ унтсан байсан. Тэгээд унтаж байхад талигач сэрсэн юм уу яасын ойрлоод чи тэгдэг бидтэй чи ингэдэг бидтэй гээд янз бүрийн юм яриад агсраад байхаар нь сэрээд байж байтал талигач над дээр ирээд намайг барьж аваад бид хоёр барилцаж авсан. Тэр үед би угаал дурын дээд ирмэг дээр байсан алхахыг аваад түүний толгой руу цогсон. Талигач газарт тэрийг унсан. Тэрний дараагаар хоол хийхэд хэрэглэж байсан гал тооны хутгаар зээжин тус газарт нь хутгалсан. Хэд хутгалсан яг тоог нь мэдэхгүй байна. Тухайн үед шоконд орж хүү алчглаа гэдгээ мэдээд талигачийг харж жаахан суусан. Нүрийг нь харсан эвгүй харагдаад байхаар нь толгойд нь хогийн хар гэлгаруут угулсан. Би буруу зүйл хийчихлээ гэдгээ мэдээд ажлынхаа дарга туяаруу уцаар яриад би ажилдаа явж чадахгүй нэ. Найзаагаа алчглаа гэж хоолоо зангируулаад хэлсэн. Би ээжэд битгий хэлээрэ гэхэд ямар амар юм бэ гэд өөр зүйл хэлээгүй. Ажлынхаа хүнтэй ярьж хаад байж байтал удалгүй ээж уцаар залгасан. Тэгэхэр нь уцаа аваад яриад ээжэд болсон үйл явдлын талаар ярьсан. Хэсэг хугацааны дараа ээж ирсэн. Ээж над дээр ирчгээд миний хүү яаж байгаа юм бэ гэсэн. Тэгчгээд ээжийнхэн зүрх дийлхүүнд жаахан тайвшраадахыг гээд гарч явсан. Ээжийг явсны дараагаар цэрэн ирээд миний дүү яаж байгаа юм бэ? Одоо өөрөө цагдаад мэдэд. Чи хийсэн үний юм бол эртхэн хэрэгээ хүлээж илчлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхэр нь хувцас солиод төмөр шкафанд хийчгээд гэрээс гараад ажил руугаа явсан. Ажил дээр очиод ажлынхаа хүмүүсээс туяа эгчийг хаана байгааг асуучгаад баригдаж байгаа барилгаас хувцас авах гэж яваад цагдаа нарт баривчлагдсан юм. Хэрэг явдал 2019 оны 9-р сарын 24-ний өдрийн шөнийн 5-аас 6 цагийн үед болсон. Миний эрүүл мэндэд хохирол учраагүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлгийг өгчээ. Шүүхээс шүүгдэж инх болдгийг онц харгас хэрсгийгээр хүний амь насыг санаатаагаар хохируулсан гэмт хэрэгт буруутайд тооцож эрүүгийн хуулийн дагуу 12 жилийн хорих ялыг оногдуулсан байна. Тухайн ялыг нээлттэй хорих байгууллагад илүүлэхээр шийдвэрлсэн бөгөөд өмнө нь хоригдсон 189 хоногийг нийт ялын хугацаанд оруулан тооцжээ. Маргаан уур бухимдал хизээж хүний амь насыг авч болохгүй. Ухаантай байж уураа хянаж сурах хэрэгтэй. Өөрийнхөө залуу нас өрөөлийн амьдралыг өгөө хийж болохгүй юм аа. Энэхүү харамсалтай хэрэг маань энд хүрээд тусаж байна. Хэрвээ та сувгаа дагаагүй байха бол сувгаа дагаад хажууд нь байх хонхыг идэвхжүүлээрэй. Хажууд нь байх хонхыг идэвхжүүлснээр та дараагийн дугаарыг маань цаг алалгүй хүлээн авах болно. Баярлалаа. Баяртай.